Байнгын орны дарга эрхэм гишүүдээ төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл засан цаглбарын дагуу Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан нэгтгэн боловсруулж Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн ам засгийн газраас 2026 оны 6 сарын 17-ны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30 их найд 303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их найд 331 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8% тус хөрш нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их найд 27.9 тэрбум төгрөгийн алдагталтаа гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний 1.1%-аар тэнцэж байна. Тайлан тонд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18 их найд 988 тэрбум төгрөгт хүрч 95.9% биелэлтэй, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20 их найд 414.3 тэрбум төгрөг буюу 90.5%-ийн гүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл арга хэмжээний гүйцэтгэл 2 их найд 135.4 тэрбум төгрөгийн буюу 73%-ийн санхүүжилтыг гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл арга хэмжээнд 1 их найд 874.9 тэрбум төгрөгийн буюу 96%-ийн санхүүжилтыг нийт 729 төсөл арга хэмжээнд 4 их найд 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ огож ажилласнаар 110 мянган ажлын байрыг хадгалж улсын хэмжээнд 400 төсөл барилга байгууламж ашиглалтанд орлоо. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийг тэнцвэржүүлсэн орлого зарлагын хэмжээг баталгаажуулсан болоо. Байнгын орны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын хурлын тогтоолыг хэлсэн шийдвэрж өгнө.